came дараагийн маань хэлцүүлэг маань хэрэглэгч төвтэй үйлчилгээ. Хэрэглэгч төвтэй үйлчилгээ гэсэн 3 дахь панел хэлцүүлэг байна. За, модератораар Улаанбаатар хотын Төв номын сангийн хэлтсийн дарга төвшин тогтох таныг урьж байна. Панелист соёл урлагийн сургуулийн, соёлын сургуулийн номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Хайдав таныг урьж байна. Панелист үндэсний номын сангийн хэлтсийн дарга Баярлах таныг урьж байна. Панелист судлаач Хунцаг Цогвоо таныг урьж байна. За, судлаач Хунцаг Цогвоо маань хараахан нэрж амжааг байгаа юм байна. Тэгэхээр бид бүхэн бас тайзнаа энд сууж байгаа эрхмүүдээс бас өрье гэж ярилцлаа. Цацралгаа таныг тайзан дээр өрье. Ахмад номын санч цацрал таныг тайзан дээр өрж байна. Нэг. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. За хэлэлцүүлгийн үйл ажиллагаа амжилттай сайхан болж үргэлжилж байна. За тэгэхээр бидний сэдв сая хэлсэнтэй хэрэглэгч төвтэй үйлчлэгээ гэдэг. Тэр өнөөдөр хэрэглэгчгүй бол номын сан маань яаж үйлчлэгээ үзүүлэх вэ? Хэрэглэгчтэйгээ одоо хэрхэн яаж ажиллах юм бэ гэдэг чиглэлээр зочд маань хэлэлцэнэ. За тэгэхээр эхний асуултыг би одоо Баярлах захирлаасаа, даргаасаа, багшаасаа асуумаар байна. Тэгэхээр одоо хэрэглэгч төвтэй үйлчлэгээ гэж орчин юм аа гэдэг. Хэрэглэгч төвтэй үйлчлэгээ гэж орчин хэлнэ гэдэг байдлаар асуултыг тавьж та энэ дээр дэлгэрүүлж бас ярьж өгөөч. За, энэ удаагийн хэлэлцүүлэгт хэрэглэгч төвтэй үйлчлэгээ. Ер нь бол хэрэглэгчийн одоо уншигч хэрэглэгчдийнхээ оюуны хэрэгцээг хангана гэдэг нь номын сангийн хамгийн чухал үйлчлэгээ. За, номын сангийн одоо нээлттэй ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх гэдэг дээр одоо бид нар энэ тэргүүлэх чиглэлийнхаа 2 дугаар чиглэлийнхаа 1 дээр тавьсан номын сангуудын дэд бүтцийг сайжруулах, орон зайг бүтээлчээр ашиглах, бүх нийтэд зориулсан нээлттэй аюулгүй ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлнэ. За, энэ дээр ер нь бол хэрэглэгч ая тухтай орчин гэдэг бол номын сангийн хувьд нөгөө номын сангийн орчны стандарт байгаа. Энэ маань орчны стандарт гэдэг маань нөгөө шинжлэх ухааны үндэстэй бичигдсэн одоо хэмжээг хэлж байгаа. Үүнээс гадна ер нь бол одоо номын сан гэдэг маань ерөөсөө ном унших газар биш. Номын сан гэдэг бол ая тухтай орчин байх ёстой. Хүн өөрөө чөлөө цагаа өнгөрүүлдэг байх ёстой. Бие дааж хөгжих, гэр бүлэрээ болон одоо бүх насныханд тэгээд тэгш хүртээмжтэй гэдэг байдлыг номын сангийн орчин бий болох ёстой. За, тэгш хүртээмжтэй гэдэг маань одоо хөгжлийн бэрхшээлтэй эргээд за мөн одоо бид нар бас нэг тийм тусгай бүлгийн уншигч гэж хэлж байгаа. Тэр уншигчдад зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх. Энэ асуудлууд бол одоо орчин үеийн номын санд чухлаар тавигдаад байна. За, орчин нөхцөл үйлчлэгээний ая тухтай орчин гэдэг маань ер нь хэрэглэгчийг татах
хамгийн гол одоо зүйл болоод байгааг манай одоо Монгол Улсын үндэсний номын сангийн жишээ, Монгол Улсын боловсролын их сургуулийн номын сангуудын жишээ, одоо энэ сайн жишээнүүдээс харуулж байгааг мэргэжил нэгт одоо та бүхэн маань амьдрал дээрээс ингээд харж байгаа. Энэ дээр одоо бид нэр марахгүй хаа. За баярлах. Өчтөө баярлалаа. Тэгэхээр одоогоос миний санахад нэг 4 жилийн өмнө одоо 4 жилийн өмнөх нэг зөвлөгөөн дээр бид нар бас ярьж ирсэн. Тэр дэнд миний ч үгүй шил дээ. Манай Баатар сүрэнгийн үг. Энэ хэрэглэгчд үйлчлэхэд орчин маш чухал юм байна. Монгол Улсын боловсролын их сургууль номын сангийн одоо шинэ барилга барьснаар одоо уншигч үйлчлэгч одоо 2 дахин нэмэгдсэн гэдэг юм зүйлийг ярьж ирсэн. Тэгэхэд бол эднийх ерөөсөө номын фонд бол баяжуулаагүй. Зөвхөн орчныг дагаж одоо уншигч хэрэглэгч нар ирж исэн гэдэг нэмэгдсэн гэдэг ийм зүйлийг бол ярьж ирсэн байж байгаа. Тэгэхээр хоёр дахь асуултыг би хайдаг багшаас. За хэрэглэгч төвтэй үйлчлэгээ бол уншигч юм аа гэдэг чиглэлээр. За хэрэглэгч гэдэг маань бидний нэрлэлтгээр бол уншигч. Номын сангийн тухай хуулинд ер нь номын сангийн үйлчилгээ авж байгаа тэр бүх хүмүүсийг уншигч гинэ гэдэг нэг үгээр илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ хэрэглэгч төвтэй үйлчилгээ гэсэн энэ бидний боловсруулсан баримт бичиг дээр хэрэглэгч төвтэй үйлчилгээ маань дотроо 5 дэд сэдвтэй байна. Нэг нь бол орчин нөхцөл, хоёр дахь нь бол хүртээмжтэй үйлчлэгээ хөгжүүлэх, хэрэглэгчийн судалгаанд суурлах гэх мэтээр ингээд 5 зүйл байна л да. Эдгээр нь дотроо дахиад нийтдээ 23 зүйлтэй 5 дэд сэдвтэй гэх юм уу. Эндээс аваад үзэх юм бол уншигч бол маш чухал байж байгаа. Яалтчгүй бид энэ одоо бодлогын даваа бол уншигчаас судалсны үндсэн дээр дараагийн үйлчилгээ үзүүлэх юм хэрэгцээ шаардлага бидний өмнө байна. Бид мэдхгүйдээ чадахгүйдээ биш. Ажлаа яг л хийдгээрээ хийсээр байтал уншигчийн тоо буураад байгаа энэ тохиолдолд бидний арга маань уншигчтай тохирохгүй байж болно. Тийм учраас бид хэрэглэгчээ судлах зайлшгүй шаардлагатай байна. Ингээм бол бид хэрэглэгчийг судлахдаа зүгээр нэг анкет явуулаад авчихдаг биш. Энийг яг одоо шинжлэх ухааны үндсэн дээр яг одоо хэрэглэгчийг судалдаг тэр аргуудыг ашиглаж өнөө цагийн хэрэглэгчид маань уншигч маань ямар хүмүүс байна вэ? Тэд биднээс юу хүсэж байна вэ гэдгийг олж тогтоосны дараа манай энэ явуулж байгаа арга маань болж ийн үгүй гэдэг дээр дүн тавих хэрэгтэй. Түүнээс өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр энэ гоё ажил гинэ тэднийх их сайхан ажил нэвтрүүлжээ түүнийг бид дагаад хийчихье гэдэг байдлаар явах юм бол үр дүн гарахгүй. Яагаад гэвэл 2018 онд Монголын 10 номын санч Америкийн нэгдсэн улсад яваад бараг 20-од номын сангаар орсон. Орсон бүх номын сангийн танилцуулга хийж байгаа хүмүүс нь нэг үгийг бүгдээрээ амдаа давтж байсан. Тэрний үг л энд танилцуулж байгаа зүйл зөвхөн манай номын санд, манай мужид тохирч байгаа шүү. Хажуугийн мужид өөр байхыг үгүйсэхгүй, хажуугийн номын санд энэ арга тохирохгүй байж магадгүй шүү. Тийм учраас та нар энийг хэрэглэхдээ өөрийнхөө онцлог, Монголынхоо онцлог, Монголд ажиллаж байгаа номын сангийнхаа онцлог тохируулж энийг нутагшуулаарай гэдэг ийм зөвлөгөө өгч байсан. Энэ яг амьдрал дээрх хэрэгтэй зүйл юм болоо гэж харж байгаамаа. Ингээд за тэгэхээр уншигчийн тухай хаадаг багш хэллээ. Тэгэхээр одоо бид нэр хэрэглэгч төвтэй үйлчлэж байгаа тохиолдолд яаж юм гэхээр зөвхөн бүртгэлтэй уншигчийн асуудлыг авч үзэх үү гэдэг нэг юм асуудал байна. Тухайн дүүрэг, тухайн одоо аймаг нийслэлд байгаа бүх нийтийн тоогоор авч үзэх юм уншигч гэх. Бүртгэлтэй уншигчаар хязгаарлах уу, нийт ирэг дээрээ хязгаарлахдаггүй гэдэг нэг ийм асуудал байгаа. Энийг одоо манай номын санчт манаас нэг бодож тунгааж үзнэ гэж. Тэгээд дээрэс нь бас сайд багш сая ярьлаа уншигчийн судалгаа гэдэг зүйлийг. Тэгэхээр одоо манай энэ тайзан дээр Ахмад номын санч цацралгаа маань гарч ирсэн байна. Тэгэхээр цацралгаагийн одоо хийж исэн ажлууд, нэвтрүүлж исэн тэргуун туршлагууд дотор энэ уншигчийн судалгааны тухай бас нэг ажлууд байдаг тийм. Тэгэхээр энэ талаасаа та бас энд хуран зөвлөсөн байгаа номын санч нарт маань танилцуулаач. За юуны өмнө өнөөдөр та бүхэнтэйгээ та нар залуучуудынхаа дунд би ингээд 80 хүрч байгаа хүмүүс өнөөдөр өргөдөж ирээд өөрөө өнөөдөр залуу болсон юм шиг санагдаж байна л та.
олон жил та нартай уулзаагүй. Тэгвэл мэрэгжил нэгтээ үзэг нэгт та бүхэн өнөөдөр үндэсний номын сан байгуулагдсан 100 жилийн ойдоо ийм сайхан арга хэмжээ явуулж байгаад би үнэн сэтгэлээсээ талархаж байна. За миний хувьд бол яг би үндэсний номын санд 66 оноос эхэлж 80 он хүртэл одоо манай баазар байна. Энэ 3 хилцтэй байсан бүх үйлчлэг хилцээс арга зүүн хилц бүгдийг бид хоёр дамжиж ирсэн. Өнөөдөр амьд байгаадаа баяртай байна бид хоёр. Одоо Баатар түрүү ярьсан 7 хүмүүлдээд байна гэж одоо бусны яг үйлчлэгээний улсууд байсан л да. Тэгэхээр улсын номын санд дээр ер нь хот хөдөө аймаг ялгаагүй 62-оос 66 оны хооронд бол ер нь мэрэгжлийн хүн байгааг цөөхөн байсан дөө. Одоо Баянзулга, Данзанга, Жамба ингээд ярьж штэ бүгдээр цөөхөн хэдэн хүн. Дээд сургууль төгссөн хүн гэвэл одоо Юмжаагийн Цэндуга, Баянзулга, Эренчин самбууга миний би бит хэдэл байж тээ. Тэгээд бидний үедүүд ер нь ямар ч мэрэгжлийн хүн хөдөө хоолтой энэ сургууль ерөнхий боловс сургууль байгаагүй. Тэгэхээр бид анхдагч одоо сургууль хүмүүжүүлэгч багш нар байжээ одоо батгаад. Тэгээд дараа нь одоо энэ 21-р зуунд ийм сайхан залуучууд гарч ирээд өчнөө боловсролтой хот хөдөө жигд ийм мэрэгжлийн ус боловсон хүчинтэй болсон би одоо өнөөдөр бахархаж байна. За тэр одоо бол энэ 74 онд би нэг Унгарын номын санд сешний номын санд зөвлөгөөнд явж ирсэн. Тэгэхэд энэ уншигчаа яаж судлах вэ? Номын сангаа яаж судлах вэ? Энэ талаар социологийн судалгааны ийм хурал болсон юм аа. Тэгээ ер нь гадаадын номын сангийн туршлагыг бид их авах хэрэгтэй байна. Одоо өнөөдөр энэ хурал дээр энэ сайхан солонгосын туршлага, өчнөө орны туршлагыг та нар эзэмшээ судлаа, сурчлаад явж штэ бид. Тэгэхээр уншигчийн хэрэгцээ маш их одоо нийтийн уншлагын танхим байлаа. Номын санд эрдэмшлэгээний танхим одоо ер нь хот хөдөг бол сайхан жиг болсон байна. Завхан аймагт би нэг анх нөгөө соёлын зөвлөгөөний анхдагчдын угтаж анх тэнд нэг 7 хоног багшаар явж ирсэн. Тэгэхэд хөдөөвөл Завхан аймаг шинэ ийм номын сантай Чимбэт очир гэдэг ийм номын санг эрхэлж байж иргээ. Ингээд 21 сумаас ирж одоо семинар хийж байсан юм аа. Тэгэхэд бол үйлчлэгээний талаар уншигчаа яаж судалах, уншигчаа яаж хайсгүй, хүнтэй яаж ярьсгүй, хүүхдээ яаж ажиллах вэ? Бүгднийг бол бид одоо хичээл зааж ингэжсэн үедээ. Тэгтээ ийм хоёр судалгаа гаргад юм байна лээ. Уншигчаа яаж судлах вэ? Одоо та нар яриад байна шүү дээ. Уншигчаа яаж судлах вэ? Хэн ямар хэний зохиол дурлт юм бэ? Хэний зохиолыг их уншд юм бэ? Тэгээ ямар одоо номын санд гэхэд та одоо ямар анкет бүгдүүд гэж та одоо хэний ямар зохиол дуртай? Та мэрэгтэй яаж ахиулж байгаа юм бэ? Та ямар боловсролтой ямар сургууль сурж байгаа юм бэ? Тэрнээ өөртөө ямар ном хэрэг та унших вэ? Судалгаа гаргадаг байхгүй юу? Хоёрдугаар номын сан уншигчдаа яаж судлах вэ? Номын сан ямар ажил зохиох юм бэ? Уншигч хэрэглэж байгаа хүмүүстэй соёл олон төвний ажлыг яаж зохиох вэ? Одоо тэр зөвхөн номын санг сайхан шүү дээ. Хүнийг татах гэж, уншигчаа татах гэж одоо нэг л жишээ хэлээ л да. Соёл олон төвний ажил зохиогоод за дүүрэн цэцэг ингээд битүү цэцэг ороход л цэцэг хангаж байгаа. Тэгж хүний сонирхлыг татаад за гэр орондоо ямар цэцэг тарих вэ? Энэ ямар хортой цэцэг вэ? Энэ юм за энэ ийм ном байна. Энэ цэцгний талаар хуваараа яаж цэцэг одоо өржүүл гэр оронд тарих вэ? Гэгчлэн одоо хүний бүр итгэлийн найдварын бүр нэрээ юу вэ? Ямар гоё юм бэ? Нэрээ инх ёстой юм байна шүү. Энд байгаль дэлхийгээ яаж одоо хайрлан хамгаалах вэ? Гэх жишээний хүний сэтгэлийг татах. Тэгжэл одоо уншигчтай харилцах ёстой юм байна л дээ. За энэ бол яг за бидүүд яг нэг цөөхөн тийм юу яах юм л да. Зохиолчтой уулзах тийм зохиол бүтээлээр нь ярилцсан. Энийг улам одоо хөгжүүлэх хэрэгтэй.
Зүгээр нэг сохоод чавчраад яриулаад тэгээд дүрийн тоглолтогдоо ингэхтэй биш. Өшөө одоо очиж яаж өшөө гоёор хийх вэ? Яаж уншигчээ татах вэ? Уншигч одоо номын сан дээрээ ядарна. Тэр хүнийг яаж одоо тайшрах вэ? Юу харуулах вэ? Үсгэлэн цай унд юу хөө одоо хүнийг аль болохоор тийм татах арга хэмжээг авах ёстой байна л дээ. Тэгэхээр та нар яг уу 21-р зуун юм чи өчнөөл одоо хөгжиж ийн л та. Та бүхэн их юм хийж байгаа би гадарлаж байна. Тэгээ номын сангаа бид бас судалдаггүй. Тэр үе одоо судалдаг байгаа та. Номын сан ямар ажил тохиолж ямар үр дүн гарсан юм бэ? Хамгийн гол нь. За. Өшөө цааш нь юу хийх яах ёстой юм бэ? Ийм хоёр ангид заавал та нар орчиж одоо хийдэг юм уу чи мэдэхгүй дээ. Би тэр үеийнхээ юмыг яриад бас нэг санаа авахтай юм бодоо та гэж та нарт хийж байна та. За цацралчид баярлалаа. Тэгэхээр уншигчийг судлах асуудал бол өнөөдөр бас их чухал. Одоо тэр хэрэглэж төвтэй уншлаг, хэрэглэж төвтэй үйлчлэгээ бий болгох гэж байгаа тохиолдолтой. Тэгэхээр сая хайдаг багш бас ярьсан байгаа. Тэр туршлагыг судлахад бол заавал өөрийн орчин нөхцөлд тохируулж хэрэглэх шаардлагатай байдаг гэдэг тийм. За тэгэхээр одоо би хоёр дахь асуулт. Хоёр дахь асуултыг би хайдаг багшаас хэрэглэж төвтэй үйлчлэгээ хүртээмж энэ нэг хэлбэр болгоно гэдэг чиглэлээр. Хүртээмж та бас сая хүртээмж гэдэг чиглэлээр ихтгэл хэлцүүлсэн байгаа тийм. За тэгэхээр та тэр чиглэлээр бас ярьж өгөөч. За ер нь нийтийн номын сангийн үндсэн зорилго бол тухайн орон нутгийн нийт хүмүүс зориулсан тэр мэдээлэл боловсролын үйлчлэгээ үзүүлдэг юм байгууллага шүү дээ. Тийм учраас бид сайн үйлчлэгээ үзүүлэх гэж юм. Би хамгийн сайнаа хийх гэж нэгээд нэг л төрлийн үйлчлэгээр дагнаад байх юм бол бусад уншигчаа алддаг ийм эрсдэлтэй. Ийм учраас бид бүх хэрэглэгчтэй хөрсөн үйлчлэгээ үзүүлэхэд бол өөрөөр хэлбэл бүх хүмүүстээ хүртээмжтэй үйлчлэгээ үзүүлэхэд бол яг хэрэглэгчийн судалгаа буюу тэр сонирхлын бүлэг чиглэсэн үйлчлэгээнүүдийг олноор нь бий болгох хэрэгтэй байгаа юм. Зөвхөн одоо манай номоосоо энийгээ л чаддаг ганц л юм хийгээд байх юм бол тэр ганц л юм хийдэг тэдгээр тооны хүмүүсээ алдаад бусдын өргөдөг. Тэдгээр авчвалдаа бусдын өргөдөг. Ийм учраас жишээлбэл нэг газар тариалан эрхэлдэг сумын номын сан байлаа гэхэд тэр орон нутгийнхаа иргэдэд зориулсан үйлчлэгийг үзүүлж байж л хэрэглэгчийн тоо олонд болно. Түүнээс тэнд байгаа газар тариалан эрхэлдэг хүмүүс зориулаад мод хэрхэн тарих вэ гэдэг ч юм уу, аль эсвэл худаг хэрхэн гаргах вэ гэдэг ч юм уу, тэр илүү говийн аймагт тохиромжтой тийм үйлчлэгээ үзүүлээд мэдээлэл хүргээд авах юм бол уншигч хэрэглэгч чинь нөгөө өөрт нь чиглэсэн юмд биш учраас ирэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр уншигчийн хэрэгцээг хүртээмжийг нэмэгдүүлэхэд бол яах вэ гэхээр тэр орон нутгийнхаа онцлог тохирсон үйлчлэгээнүүдийг маш их хийх хэрэгтэй байна. Дээр нь ер нь нийт номын сонгуудын хувьд анхаарах нэг зүйл байдаг. Уншигчийн сургалт гэдэг зүйл байдаг. Энэ талыг одоо манай номын сонгууд нэлээд тийм орхигдуулдаг зүйл байгаа. Уншигчаа сургана гэхээр бид ямар нэгэн үсэг бичиг заахаасаа илүүтэйгээр номын санг ашигласнаар танд ямар давуу тал бий болох вэ гэдэг талаар нэн түргэн ойлгох хэрэгтэй байгаа юм аа. Номыг яаж хайдгийг, мэдээлэл яаж хайх вэ? Тэр олсон мэдээллийг яаж ашиглах вэ? Яаж их сурвалжаа дурдах вэ гэх мэт. Одоо сүүлийн үед яриад байгаа мэдээллийн бичиг үсэг тайлбарлалт зарим хэлж байгаа. Зарим нь мэдээллийн боловсрал гэж үгээр их илэрхийл ашиглаж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол манай Монголын чиглэлээр номын сангийн салбарт аль эртнээсээ байсан уншигчийг зориулсан сургалтын тухай ойлголт. Тэгэхээр энэ ажлуудаа бас номын санчид маань бас нэлээд анхаараарай. Тийм учраас энэ дээрээс би мэрэгжлийн ажлыг мэрэгжлийн төвшөнд хиймээр байна гэдэг энэ санааг бол илэрхийлсэн юм аа. За хоёр дахь асуулт баярлах багшаас. Тэр энэ хэрэгж төвтэй үйлчлэгийг бий болгоход номын санч буюу мэрэгжлийн ажилтан нөлөөлөх нь ямар чиглэлээр одоо энэ дээр мэрэгжлийн ажилтан маань ямар одоо төвшний мэдлэгтэй, мэрэгжилтэй боловсролтой байх юм бол одоо хэрэглэгч төвтэй үйлчлэгийг бүрэн төгс үзүүлэх юм бэ? Энэ тал дээр магадгүй одоо бодлогын бичиг баримтууд дээр маань хэрхэн яаж тусгагдсан юм бэ? За ер нь бол хэрэглэгч төвтэй үйлчлэгээ гэдэг энэ
бидний хувьд бол уншигч гэж яриад байгаа. Ер нь засгийн газрын 2020-аас 24 оны мөрийн хөтөлбөрт тусгасан хэд хэдэн одоо соёлын хөтөлбөрүүд байгаа. Соёлын боловсрал хөтөлбөр байгаа. Захим соёл одоо бүх нийтийн соён гэгэрүүлэх гэдэг эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд яг номын сан ямар үүрэг оролцоотой вэ гэхээр уншигчдаас одоо уншигчдаараа хязгаарлахгүй. Ер нь бол нийгэмд номын сангийн үүрэг оролцоо тэр номын сангийн үйлчлэгээр дамжуулж хэрэглэгчдийг яаж одоо мэдлэгтэн зөв мэдээллийг өгөх үү, ном хэвлэл үйл ажиллагаагаа хэрхэн сурталчлах уу гэдэг энэ ажлууд маань ерөнхийдөө төрийн одоо төрөөс баримтлах засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байна. За соёлын боловсрал гэдэг арга хэмжээ. Соёлын боловсролын арга хэмжээ гэхээр бид нар бол ерөнхийдөө соёл олон нийтийн ажил гэдэг бид нар нөгөө ажлуудаа зохион байгуулж ирдэг тийм ном хэвлэл сурталчлах, зохиолч уншигчдын уулз одоогийн юугаар болохоор бид тэр соёлын боловсрал арга хэмжээг ер нь номын сангууд хэрэгжүүлэх энэ дээрээ боловсролын ажилтнтай хамтарч ажиллах. Ер нь бол босод одоо номын сан маань одоо хэрэглэгчтэй уншигчаараа хязгаарлахгүйгээр ямар үйл ажиллагаанд хэнийг татаж оролцуулах уу, энийг хэрхэн зохион байгуулах уу гэдэг маань ерөөсөө номын сангийн тэр бүх нийтийн соён гэгэрүүл соёлын боловсролын ажлууд хийгдэх шаардлагатай байна. Инхээр боловсролын байгууллагатай хамтарч ажиллах, мөн шинжилгээ ухаан судалгааны байгууллагатай хамтарч ажиллах, за үүн дээрээ бас тэр соёлын яамны стратеги төлөвлөгөөнд орсон тэр захим соёлын боловсрол хөтөлбөрүүд мөн одоо соёлын бүтээлч үйлдвэрлэгээд одоо засгийн газрын бас хөтөлбөр байгаа. Эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ер нь соёлын байгууллага ялангуяа нийтийн номын сан тухайн орон нутгийнхаа одоо бүх нийтийн соёлын боловсрал бүх нийтийг соён гэгэрүүлэх гэдэг үүстэйгээ чиглүүлж ажиллах нь бол зүйтэй юм а гэж бодож байгаа. За соёлын бүтээлч үйлдвэрлэл одоо тэр инновац соёлын үйлдвэрлэл мэдээллийн боловсрал ялангуяа одоо энэ хэвлэлийн хүрээлэнгээс одоо пунсаа маань ирсэн бол ярих байсан баг. Мэдээллийн боловсрал бага наснаас нь олох гэдэг. Энэ дээр нийтийн номын сангууд, ерөнхий боловсролын номын сангууд ер нь бол мэдээллийн одоо энэ захим орчинд байгаа мэдээллийг яаж ялгаж авах уу? Мэдээллийн боловсролыг зөв авах. Энэ байдлуудыг ер нь чиглүүлэгч байх хэрэгтэй. Энэ дээр ерөөсөө соёл олон нийтийн ажил гээд нэг ном, нэг зохиогч, нэг тухайн асуудлыг яриад өнгөрөх биш. Энэ одоо хүрээндээ манай зорилтод хэрэглэгч болон уншигч тийм ээ. Түүнээс гадна манай нутаг дэвсгэрийн хүмүүс маань, хэрэглэгчд маань соёлын боловсрол, соён гэгэрүүлэх үүсийг хүргэх хүмүүс юу хандах вэ? Энийг хэрхэн зохион байгуулах гэдгийг ажилтайгаа уялдуулах. Энэ л одоо чиглэл рүү явах одоо байгаа да. За баярлалаа. Тэгэхээр сая баярлахагч маань номын санч бол одоо тэр мэдээллийн боловсрол гэдэг зүйлийг эзэмшсэн байх ёстой гэдэг ийм зүйлийг ярьж байна тийм. Тэгэхээр ер нь бол яг хоо мэдээллийн боловсрол гэдэг нэр томьёо гарч ирээд цөөнгүү жил яг одоо үдэж байна. Тэгэхээр номын санчийн хийдэг үндсэн ажил уншлагыг удирдах. За дээрээс нь одоо уншигчийг судлах гэдэг энэ ажлууд маань дөрөв сая хайд багш хэллээ тийм уншигчийг сургах гэдэг ажлууд. Эдгээр ажлуудын маань цогц нийлбэр нь бас одоо нийлбэрийг одоо мэдээллийн уншигчийн одоо мэдээллийн боловсрол олгож байгаа үйл явц хичээлж болно. За мөн одоо номын санчд байдаг тэдгээр мэдлэгийн цогцыг бас мэдээллийн боловсрол гэж харж болно тийм. Тэгэхээр одоо цацрал эгчийн хувьд орчин үеийн одоо энэ номын сангууд маань энэ хэрэглэгч төвтэй номын сан болоход за хуучин бол одоо юу гэж ярьдаг гэсэн бэхээр шав төвтэй сургалт гэж ярьдаг байлаа шүү дээ. Шав төвтэй сургалт гэж ярьдаг байсан. Тэр нь орчин үед нь хэрэглэгч төвтэй номын сан болохын тулд номын санч нар маань ямар байвал зохилтой вэ? Ямар чиглэлээр илүү мэрэгшүүл зохистой байна вэ энэ талаар та? Ямар чиглэлээр яаж одоо энэ номын санч гэдэг хүнийг одоо хэрэглэгч төвтэй номын сан гэдэг ийм зүйлийг одоо бий болгоё гэдэг одоо энэ дээр ярьж байна тийм. Тэгэхээр ийм болохын тулд бид бүхэн номын санчийг одоо яаж бэлдэх гэх юм уу та тийм. Номын санч одоо ямар дадлыг эзэмшсэн байвал зүйтэй юм бэ? Номын санч бэлдэх. Орчин үеүүд би одоо сүүлийн сайн мэдэхгүй жоохон хоцрогддог байна. Гэхдээ бас мэрэгжлийн хувьд санаж бодох юм байх юм л да. Одоо номын санч зүгээр нэг соёлын сургууль төгсөөд тэгээд
практик амьдрал дээр гараад тэгээ насаараа номын сан ажилтаа голно биш бас ганц номын санч гэдгээс гадна өөр бас хоёр дахь мэрэгжилтэй байвал зохимоор санагдаж байгаа. Жишээлбэл тэр Унгарын номын санд ингэдэм билээ шүү дээ. Зүгээр нэг номын санч биш, философи номын санч, түүхч номын санч, эдийн засагч номын санч гэх. Жишээлбэл эдийн засгийн сургууль сурж байгаа оюутан байлаа гэхэд нөгөө эдийн засгийн номын санч хүн тэр хүн яад туслахгүй. Ийм ном унш, ийм өгүүлэл бай. Тэр сонин сэдвүүд танд уншихаар ийм юм байна гэдэг нөгөө мэрэгжлийн хүн болохоор тэр талаараа илүү ойр дотн уншигчтайгаа ойр байдаг байхгүй юу? Философч хүн байна, гүн ухааны. За ийм графикад одоо ийм чирний ширхэг за ийм нэрт эрдэн ийм философч энийг одоо заавал их судалж мэдчихэж тэр хүн философи энэ эрдний философи гүн ухаанаас эхлээл түүх одоо үе хүртэлх бүх юм эрдэмтдийнхээ бүтээлийг судалж мэдчих ёстой шүү дээ. Зүгээр нэг философийн гүн ухаан гэдэг ном унших биш. Ерөөсөө л түүх юм гэдэг чинь их түүхээсээ эхэлж байх ёстой гэж бодож байгаа. Гэх жишээ нь одоо ер нь тийм хоёр хос мэрэгчлээ болмоор байна. Соёлын ямбал энэ талаар одоо том арга хэмжээ аваад одоо ч сайхан болж л дээ. Интернет гэж ийм сайхан юм байна. Гадаад дотоод явуул сургаж болж байна. Тэдрээс мэдээлэл аваад тэгээд мэрэгчлээ хос мэрэгчлээ ийм номын санч нар болгоод сайн байна. Ирээдүйд энэ бол байх ёстой. 74 онд Унгарт байхад өнөө хүртэл бидэнд юу вэ? Зүгээр номын санч гэдгээрээ л яваад ах шиг байгаа. Гэхдээ магадгүй бас хос мэрэгчлээ хүн байж болох юм л да. Жишээлбэл одоо интернет энэ компьютер мэддэг хүн тэгээ номын санч чи хос мэрэгч шүү дээ. Техникийн мэдчихэд. Тэгэхээр илүү мэрэгчсэн чиглэлийн номын санч байх шаардлагатай гэдэг шиг үзэж байна. Ийм байна. За цацрагчд баярлалаа. Одоо заалнаас асуух асуулт байна уу? Заалнаас асуулт 5 минут үлдсэн байна. За. Би ингэж бодож байгаа уучлаарай жоохон өөр сэдвэр. Улаанбаатар хотын төв номын сан анх 80 онд Зөвлөх Хотбат улсын техникийн тусламжаар үнэгүй баригдаж анхны захирлаар миний бие томилогдож ажиллаж ирсэн. 14 мэрэгчлэн номын санч КЮ төгсөн 3-4 хүн тэгээд дотоодын сургууль төгсөн тэгээд одоо сан техник жижигүүд ингээд 20 гаруй хүнтэй ажилласан. Наад ямар бэрхшээл тохиолдсон бэ гэвэл Оросчуудтай бол яг барилга хүлээж авахад хэлний хувьд бол тэгээд ойлгоцоод хүлээж авсан. Гол хоёрдугаар асуулт яг миний толгойдоор ирсэн. Юу вэ гэхээр ном ариутгагчийн лаборатори өрөө вижэдэг нөгөө ариутгах хүн маань байхгүй, мэрэгжлийн хүн баг. Би өөрөө мэдэхгүй. За ер нь яадаг гэдэг үлээ. Одоо тэгээд нөгөө сонин сэдвүүд, сэдвэнд засах, огтлоо, машин, бүх техник байна. Мэрэгжлийн хүн баг. Тэгээд ийш хэвлийн хүн сургалцаар агаад төв хорооноос одоо манай инх жарлын эзэжтэй орны цог төв хорооны хэвлэх үйлдвэрээс авах жишээний ингэжээсээ. Ингэхээр одоо энэ шинэ манай үндэсний номын шинэ байранд орчиход одоо нас мэрэгчлээ бэлтгээрээ. Наад ийм тохиолдсон учраас одоо янз бүрийн асуудал гарнаа. Одоо айл үрээд хин байх ёстой юу хийх ёстой. За мэрэгжлийн хүнгээл одоо яг өөрийн толгойдоор тулгарч юм билээ. Одоо та нэг шинэ байранд орно гэж за яг тийм ингээд бэлтгэж байгаа байх та. Тэгэхдээ яг нарын тэр техник технологийн талын юм бол бид мэдэхгүй шүү дээ. Номын сангаад мэдгээс яг тэр нарын техникүүд дээр мэдгүй одоо бол та нар өөр болсон бахал та. Яг цагаа болохоор хэцүү юм байна. Ийм учраас соёлын яам бусад гадар анхаарал үндэснийхээ номын сан барилга шинэ байранд ороход одоо маш их бэлтгэлтэй одооноос бэлтгэдэг байлгаараа гадаатаа харилцаараа одоо манай хотын төв номын сан хөгжмийн өрөө гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр хөгжмийн өрөөнд нөгөө номоо яаж ангилах вэ? Хөгжмийн пенз тэр үед чи пенз талбастын янз бүрийн байсан шүү дээ. Одоо нэг юм бэлэн баг.
Тэгэл яг тулгараад бас Павловаг уураад бүх номоо ангиллуулаад ажилуулаад хөгжмийн өрөөнийхөө бүх тэр ном хэвлэл шийдээ одоо тэр фэнтмийн бүгдийг байгуулсан. За ийм л юм болсон шүү. Энийг эртэн танаас сануулъя аваараа гэж хэлээ. Сайхан зөвлөмж, сургамж, өөр дөр толгомжсон асуудлыг явж байна те. За заалнаас 2 асуулт авъя. Асуулт байна уу? За бас мөн саналаа илэрхийлж болно. хайдаг багшаас нэг асуулт гэжтэй санал юм да. Энэ соёлын сургуульд төвд хэл ордог юм байна. Тэгээд тэр төвд хэлнийхэн цагийг жоохон уртсгаж болохгүй юу? Одоо 19 онд төгссөн оюутнууд би одоо 2 оюут аваад ажиллаж байгаа. Тэгээд номынхоо нэрийг мэдэхгүй байх юм. Тийм учраас төвд хэлний цагийг уртсгаад цааш нь ядахтаа нэг шалгалтын дээр номын гарчиг уншуулад ингээд шалгаж маргаад төгсгдөг байхгүй бол номоо уншиж чадахгүй хүмүүс төгсөж гинэ гэдгийг хэлэх гээд байна л да. За баярлаа. За манай сургалтанд анхаарал хандуулсан их баярлалаа. Ер нь төвд хэлний хичээл ер нь ордгоо. Тэгээд мэдээж одоо хэлний хичээл гэдэг маань хэрэглэн дээр их суурилдаг. Тэгээд тухайн оюутан маань дүнгээ гаргуулахдаа тодорхой хэмжээний шалгуурын дагуу дүнгээ гаргуулад алтан гэрэл тодорхой. За одоо манай төвд хэлний багш маань хажууд сууж байна. Тэгээд дүнгээ авахдаа тэднээсээр уншуулад дүн тавьдаг. Тэгээд түүнийг дараагийн удиралдаа хэрэглэхгүй байснаар дахин нөгөө уншихгүй байснаар энийг хэрэглэхгүй байдлууд бас нэлээд олон оюутан дээр ажиглагддаг. Тэгэхээр энэ тал дээр бид хэрэглээ болгох тал дээр ер нь цаашаа анхаарч ажиллана. За баярлалаа. Бас сайхан асуулт байна. Гэхдээ бид нар бол хэрэглэгч төвтэй үйлчлэгээ гэдэг сэдвээр ярьж байгаа. Бас нөгөө мэрэгжлийн хүмүүс маань хэрэглэгчтэй тэр номоо мэдчихэж түүгээрээ үйлчлэнэ гэдэг маань бас чухал тий. Тэр номыг дансалж бичиж чадсан байж хүнд үйлчлэнэ гэсэн үг. Ерөнхийдөө энэ 20 хэдэн жил бас төвд хэлийг заасан багш байгаа юм. 3 кредит ордог. Энэ нь болохоор юу штэ 64 цаг. 64 цагт бол яг төвд хэлийг үсгээ үзэл анхан шатны унших дүрм 64 цагта бүх програмаар шахдаг. Тэгэхээр бол энэ төвд хэл маань бас онцлогтой тий шавьлан сурч цээжлэх маш их дадлага. Дээр нь тэр хүн өөрөө бас яг тэр унших дадлага үргэлжлүүлэн тэр нэг удирд сураад хаяхгүй зөвхөн нэг семестр зааж байгаа. Сураад хаяхгүй өөрөө бас цаашдаа бие дааж сурах өөрийгөө тэр талаараа сайн хөгжүүлэх юм бас хэрэгтэй. Ер нь бол яг програмын 64 цагт үсгээ үзээд анхан шатны үг уншаад дүрмээ үзээд тэгэл дуусдаг. Ерөөсөө тэрийг бүр уншуулаа бичүүлээд орчуулуулаад юм мэддэг төвд хэлж чаддаг гэж гаргахад бол хэцүү. Энэ дээр бол бас цагийг нэмэх асуудал. Би байнга ярьдаг одоо манай бүгд л бараг заалгасан хүүхдүүд энэ ч сууж байгаа шиг байна. Тэгэл ерөөсөө амжихгүй шүү 64 цагт би бичүүлээд дуусаад дүрмээ үзээд 1 2 үлгэр тэгэл үзээд дуустдаг бүгдээрээ мэдчихэж байгаа тий. Тийм байгаа шүү. Тэгэхээр тухайн семестртээ үзээд дуустдаг. Бүх хичээл зэрэг ордог учраас тэрийгэ дагнаад явдаггүй хайдаг ийм юм байгаа. Зүгээр анхан шатны байгаа тэр бүгд өөрөө авьяастаа ч юм уу орчин нөхцөл хийж байгаа ажил нь нөлөөлөд сураад бие даагаад явал үндэс нөгөө юуг нь тавиад өчөж байгаа. Анхан шатын. Тийм байна. Баярлалаа. За өөр санал байна уу? За цаг болсон гэж яах шиг байна. Дараагийн асуулт дараагийн хилцүүлгээ явуулах уу. За энэ дээр гарч ирж бас энэ чиглэлээр саналаа хэлсэн хайдуу багш, баярлах багш. За цатрал эвч цатрал захиралтай бас их баярлалаа. За та бүхний ажилд маш өндөр амжилт хүсье.